Чингисийн эсэм өрлөгтэй өнчин хөгөөний сэцэлсэн шестер. Сэтгэн сургуулийн 8B ангийн хамт олонны жүжигчсэн тоглолт. Чингис хаан хэрлэн мөрөнд нутаглаж бүхийд зуны тэргүүн сард төшмөддийн зарлиг болроо. Манай бол 500 жуулавч өсч дайсантай байлдах үед нөхөр болдог. Дайсныг түргэн гүйцэж тавт баатруудын жигүүр хэр хүний биеийн чимэг эрдэнэт барны шимсээр бүрж өртөж байхыг энэ Монгол улсад хууль болгосугай. За хаалтаа ирсэн. Эсэм өрлөг 5 тайж тэргүүлэн юрт 5 мөнгө 4 хариу их хурам хийхэд сууд богдод сүлцийн сорхон шар өгүүлрүү. Эзэн богд хааны найз болох. Дэлхий их нь орж унд дарс үгүй болоос. Үрдэл сулгой болно. Ийм таны хэлдэг түмэн нөгөө Хэмээн өгүүлэхэд жалраадын гоомхлаа угтаж явна. Харилцын үгсийн минь найздаг шүү. Бардан дэрэнгөө сэтгэлийн минь өрүүлдэг шүү. Шуурсан үгсийн минь урдаг шүү. Цугсан бийг минь үлддэг шүү. Муу дарсыг өвчөөс минь бих бие минь эсвэл за. Хэмээн өгүүлээ. Зөрчдийн чоомөргөн угтаж аваад өгүүлрүү. Хэмээн өгүүлэхэд аруулуудын хөлөг боорч угтаж аваад өгүүлрүү. Аманд орохдоо хэн шумуулам мэд амнаас гарахдаа арцлан зам буссан мэд элэн дамсхуй дор хэдгэн шумуулам мэд элнээс гарахдаа хэдэр зам буссан мэд оюун бэлэг хоёрыг маань умартуулдаг биш үү биеийн сүлжийг маань ууруулдаг биш үү олсон зөөсөн хоёрыг маань оруулдаг биш үү эхлэн хэлцүүг маань ууруулдаг биш үү сархад дор бүү шимтэн султыг сайн мойрыг ялган хэлэлцээ аль ахин дор бүү амчин согтыг алиулээ талархан хэлцээ. Хэмээн өгүүлэхэд уран хаан зэлэн угтаж ав өгүүлрүү. Умад гарцай хурай өнөг даавны цэнги өрт хожид согтий унтал бостол хөвтий ариг дарцай хурай ангир галуу мэд цэнги амраг сайхан нөхдөө аван жаргыг алив бүслээ харалцсан тархыг. Ийм өгүүлэхэд бисүүдийн зэв угтаж ав өгүүлрүү. Умад дарс үгүй болбоос ураг үгүй буюу учирсан эндийн жаргал үгүй буюу амраг үгүй болбоос арих үгүй болбоос амраг үгүй буюу амраглан суугийн жаргал үгүй буюу хар илгэслэгчил хаан эзний өмнө үнхээр зүтгэл хас их төрийн үеийг зүйлэх харшлах дайсны үеийг бүтгэл. Хэмээн өгүүлэхэд ойрдын хар хэрүү угтаж өгүүлрүү. Орсон бүгд оос жаргал шүү. Хогоос хосоос хүсэл шүү. Амлан яг уган чивэг нэмдэг шүү. Адалдах дайсын зүрхийн хатаадаг шүү. Богд эзний өмнө баргасыг хурахаа. Хэмээн өгүүлэхэд борхол угтаж ав өгүүлээ. Амраг нөхрөөс суудаг шүү. Алиамус сэтгэлийг төрүүлдэг шүү. Сэнсэн нөхрөөс хагцуулдаг шүү. Харин дээрнгөөс сэтгэлийг төрүүлдэг шүү. Бар дарсны юу зөвхөн за юу олон за. Ийм чихий худаг угтаж ав. Худаг төрсөн богд эзний энэ хишгийг гон галан дуугаар нэгтэж уламжтай зөөсөө нийлүүлж уурсан бүх жаргалан цэнгээл очид төрсөн хаан эзний хишгийг ангир галан дуугаар нэгтэж ариг мар зөөсөө нийлүүлж амраг сайхантай аван жаргал. Эзэн богд Чингис хаанаа эрхэж исэн өрлөг өгчвээс үүдэн цусан өнчин хөвгөн өндөөж ирээд ийм өгүүлв.
орсон болоосой би хэлээсэй би. Сайдын зэрэгт орсон болоосой би сансан үгээ хэлээсэй би. Бодол үгүй өчөөгөө өгөөч чи юу өгөх вэ? Хаан эзэмийн гэрээ сүртэй хамаг туршийн дор үг өгүүлэх бэр саж. Ойн дор минь үг бий боловч онож хаж. Үгтэй болгоос өччи, шуутай болгоос холбчи. Айгуу. Балаа Яховаас өвчин биш үү? Бас жаргал биш үү? Бахархаж шунаас эргүү биш үү? Балмад их согтвоос гарцуу биш үү? Хэмээн өгүүлэхэд Чингис хаанаа сэцэн хөвгөн үг чамдах сэцэн хувшууруултаж аван өгүүлв. Буруу гэж юрч юу өгүүлэх буюу хамаг хурлаг цэцэнгүй гэж хаан эзэн дүг айлдах буюу өнчүүх үү дүг бий билүү үрдэс мөрөнд үүдэл бий билүү ноос мэд хэмэс цөлбөөсөө чи нохоо мэд яс булаалтаасаа чи Юр миний үгийг юу гэвүү би? Есөн үгийн үгийг буруу гэвүү би? муу хүүхэн үгээ тат Харцсан шууг тавьдаг. Харин түүнээс аж булганы нүх сахих ажгүй. Хар шууг тижээж харцсан шууг тавьбал харин хурааж ёлын ам сахих ажгүй. Хүрээ.